Шинжлэх ухааны академи археологийн хүрээлэн болон Америк нэгдсэн улсын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг энэ сарын 12-ноос 27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ар булаг сумын гол мод хэмээх газраас Монголын эзэнт гүрний үеийн үн толдуурууд илрүүлжээ. Тус газарт археологийн малтлага судалгааны ажил хийж Монголын эзэнт гүрний үед холбогдох 7 булшийг матлан судалсан байна. Жишээлбэл булшнуудад тоногдож сүйтгэгдсэн байсан боловч нэг дурсгалын буланд хавтгай чулууны ард хайрцаглаж хийсэн газраас өрөмтөө шаадсан вар, шавар вар, эмээл, дөрөө, амгаа бүхий морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадгийн тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм соёл ахуйн түүхийг судлахад ач холбогдолтой олдуурууд илэрчээ. Маллага судалгааны үр дүнд энэ дурсгал бол тодорхой хэмжээгээр тоногдож сүйтгэгдсэн байна. Эрт үедээ хүний яс, малын яс тахилын эсгүүдийг бол нэлээд сүйтгэж эртний тонуулын улмөр бол маллагын явцад тодорхой илэрсэн. За хэдий тийм боловч бас энэ дурсгалын нэг буланд бол энэ том чулуун хавтгай чулууны ард хайрцаглаж хийсэн энэ газраас бол өрөмтэй юм баарны хэсэг бол илэрж олдсон. За энэ өрөм бол шар тос бол Монголда энэ Улаан улс сумын хориг уулнаас анх удаа цэвдэгт хатгалагдсан юм өрөм шар тос илэрч олдсон. Анхны тохиолдол 19 онд бид нар илрүүлж олж ирсэн. Тэгээ хоёр дахь удаага ер нь энэ бол Монгол төдийгүй дэлхийд Монгол цагаан эдээ өрөмтэй юм мөнх цэвдэгт хатгалагдсан юм баарны хоёр дахь дурсгалт газар бол энэ гол модны дурсгал болж хувирж байна. Цэвдэгт хадгалсан өрөмтэй вар олдсон дурсгалт газар Монгол төдийгүй дэлхийд хоёр дахь тохиолдол юм а. 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан улс сумын Монгорог багын нутаг хориг уулнаас 700-аас 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тис хөлдөө хадгалагдсан 3 вар дүүрэн өрөм, 1 вар дүүрэн шар тос анх олдож байсан удаатай. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн доктор Баяр сайхан анхалж Америк нэгдсэн улсын Мичиганы их сургуулийн судлаач доктор Брайан Миллер хамтран удирдсан байна. Хөвсгөл аймгийн цэцэрлэг судалгааны багийн ажилтай газар дээр нь танилцуулж түүх соёлын хувийг хамгаалах цаашдын судалгааны ажлыг дэмжин хамтран ажиллагаан илэрхийлсэн байна. Монголын эзэнт гүрний энэ хосгүй үнд энэ үзмрүүдийг бас хаач үедээ хөрөн бүтнээр нь ингэж гаргаж энэ ажлыг амжилттай зохион байгуулсан танаа баг хамт олон аймгийн засаг дарга иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Хөвсгөл аймаг бол 2027 онд бас Баяр сайхан доктортойгоо хамтарч тэгээ манай аймаг чинь шинэ музей барилгын ажил 2027 онд санаа байгаа энэ улс орны эдийн засгийн болгоно. Тэгээд бид хөрөнгө оруулалт аймагаас тодорхой хэмжээний сан хүчлэлтийн тавиад тэгээ энэ түүхийн гол энэ үзмрүүдийг бас аймгийн музейд авах энэ ажлыг бол бас хий гэж ингэж бодож байна. Эдгээр олдуурын зарим нь Монголын нутаг дэвсгэрээс өмнө бүрэн бүтнээрээ олдож байгаагүй. Иймээс Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой хэмээн судалгааны багийн ахлагч онцоллоо. Одоогоор илэрсэн олдууруудыг бүртгэн баримтжуулах, сэргээнт сурлах, наривчлсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үешттэйгээр танилцуулах юм а.